За сайн байцгаана уу? Шинэ сарын асуулт хариултын бичлэгийг хийж байна. Тэр өнгөрсөн 1 сарын хугацаанд миний YouTube channel дээр ирсэн комментуудыг уншаад хариултах болно. За би цааш нь мик авсан, шинэ үнэтэй мик авсан, шинэ микээрээ бичлэгээ хийж байна. За тэгээд комментууд уншия. Ханин тэнгэр гэж юу вэ хэмээх бичлэгэн дээр дараагийнх нь орсон уу гэнэ. Яг 2 жилийн өмнө оруулж исэн бичлэг байна. Би дараагийнх нь 2 дугаар хэлбэрийг оруулж исэн. Тэгээд айгүй сөрөг коммент ихтэй хэл ам ихтэй байсан болохоор би устгасан санагдаад байна. Устгацсан баг. За өхрөө ордны шин сар гарна. Өхрөөдөд ээлтэйгээд юу яриад байна? Өстой ойлгосон үг нэ. Энэ нөгөө орд зурхаа гэдэг зүйлийг яг мөн чанар нь ойлгоогүй. Ерөнхийн нөгөө фэйсбүүк дээр яваад идэг штэ нэг тийм одоо энэ ордны хүмүүс, өхрөө ордны хүмүүс энэ сард энэ өдөр одоо тийм юм хийвэл зохистой гэдэг нэг тийм ерөнхийн нэг pop астрологийн постнууд хийвдэг тийм ээ. Тиймэрхүү зүйлд итгэдэг хүмүүсийн одоо хандлагын иймэрхүү гарч ирэх гээд идэв. Тэгтээ бол энэ хүмүүст астролог ингээ илүү нээлттэй задардаг шүү тийм ээ. Хүнд ингээ ганцхан орд байдаг, маш олон орд байдаг гэдгийг ер нь бол таниулах нь миний бас нэг зорилго. За тэгэхээр миний бусад бичлэгнүүдийг үзээд астрологтой танилцаарай гэж хүсье. Тэгээ хүмүүсийн бол энэ астрологийн талаар ойлголт маш өргөгдсөн байлаа ингээд. Рандом нэг хүнтэй таарад мандалт орд, нарны орд, сарны орд гэд ярихаар мэдээд ирлээ. За баярлалаа гэсэн комментүүд ирсэн байна. Зурхай нь маш их таалагддаг. Илүү нарийн зөв байгаад байдаг шүү гинэ. За баярлаа. Маш ойлгомжтой бөгөөд товч гоё байна гинэ. За энэ дэр нэлээд урт коммент ирсэн байна. Сайн байна уу? Надад нэг асуулт байна. Миний нарны орд маань Арслангийн орд, мандалт орд маань Хилэнцэн орд. Мандал орд дээр маань Плутон гариг байрлсан байдаг. Нарны орд дээр маань харин Парасат гариг, Кайрон дагвар гариг байдаг. Тэгээ Плутон гариг нарны ордон дээр Парасат нар хоёртой минь хоёр улаан зураас холбогдсон байдаг. Тэр нь тийм тод биш л дээ. Гэтэ амьдралд маань ямар өөрчлөлтийг юу дуудаж байгуулаа. Бас хүнд энергитэй болоод сорилт ирэх болгоно. Энэ нөгөө натал чартыг чинь харахгүй болохоор сайн бас төсөөл үүсэхгүй. За бодоод таа. Нарны орд Арслангийн орд юм байна. За тэгэхээр их өөртөө ихтэй тийм хүн байх гэдэг тийм ээ. Мандалт орд нь Хилэнцэн орд хэрэгтэй дотгошоо нууцлаг болоо явчихна. Тэсэн дээр мандалт ордон дээр Плуто гариг, Хилэнцэн ордны удирдагч гариг байна тийм ээ. Тэгэхээр тийм хоёрдмал шин чанарыг агуулж байгаа. Их тийм өөртөө ихтэй нүүрмгийн шүмөрлө бас их тийм дотгошоогоо нууцлаг. За тэгснээр нарны ордон дээр нь бас Парасат гариг, Кайрон хамт ороод ирж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр их тийм азтай мөртлөөс Кайрон азгүй бас тиймэрхүү экспириенс авчрах гад байдаг. За Плутон гариг нарны ордон дээр Парасат нар хоёртой улаан зураас холбогдсон байдаг гинэ. Тэгэхээр энийг юу гэж харах ёстой гэхээр улаан зураас нь хэр тод бай тийм ээ. Тэгээ нөгөө градус нь хэр их ойртож байгааг нь харах шаардлагатай гэсэн үг. Маш тийм нарийн холбоос, тайд холбоос үүсэх юм бол одоо нөлөө нь илүү хүндэрч орж ирнэ. Градус нь хол байх юм бол тийм ээ 2 градус 3 градусаас дээшээ гэх тийм хол байх юм бол нөлөө багтаа тайширч болно гэсэн үг. Амьдралд маань ямар өөрчлөлтүүд жуулаа хүнд энергитэй болоод сорилт хэр их болоо. Тэр угаасаа Хилэнцэн ордны мандалттай төрж инхээр амьдрал бол маш их сорилт ихтэй байна. Тэрийгээ одоо эвлэрээд даваад гарна гэсэн үг. Сургалт хийх үгээ би хариулт өгсөн юм байна. Сөүлтөөс баярлалаа гэсэн байна. За тэгээд бусад комментууд дээр нь хариулт өгсөн юм байна.